Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Царай муутай болон Ааш муутай Арийн нар хамтран хүргэнэ. За найруулагч Чинбат ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ шинээр танилц хүнс комплексийн Bacon хамтран ажиллаж байна. За мөн автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай өрөөтэй. Simple автомашины зээлээр хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амар уу? Сайхан амарлаа. Hot Topics нэвтрүүлгээр лав гарагийн дугаар дээр яригдсан YouTube-ийн комментуудыг бид хоёр уншиж өгөөд өнөөдрийн нэвтрүүлгээ эхлэе. За Аригуна саранд мөргөөд хөөрхөн болоо гэдэг комментиг Туяа цэцэг Батцэрэн бичсэн байна. За яг хөөрхөн болох болов. Яс мөргөөл гэж бодож байна. Сар өнгөрчөөд байна. Иймээс л хөөрхөн биш юм байна л та. За өвчив уурал гэдэг хэрэглэгч Натали Рейнольд угаасаа мэдрэл юм хийдэг анхаарал татахыг ядчихсан хүмүүсээс нэлээд их банг авдаг штэ. Одоо тэгээ бандуулах цаг нь болсон бахаг нь өчтөр ярьсан мэдэн дээр орж ирж байна те. За дараагийн өнөөдрийн мэдээллүүдэд танилцъя. За дэлхийд даяар нэгэн сэдв нэлийн олон улсын трендээр орж ирсэн байлээ. Америк нэгдсэн улсад 20 мянган хайлттайгаар Найроби гэдэг хайлт орж ирсэн байна. За Их Британд 2 мянган хайлттайгаар Найроби орж ирсэн байна. Ийхүү дэлхийд даяар улс болгоноор Найроби гэдэг хайлт орж ирээд байна. За Найроби бол Кени улсын нийслэл Найроби хот. За нийслэл Найроби хотод юу болоод байгаа вэ гэхээр жигсаал болж байгаа. За тодорхой хэмжээний бас жигсаал болж байгаа. Энэ жигсаал юунаас болж байгааг танилцуулъя. 6 сарын 9-нд Найроби хотод жигсаал болсон. За энэнийх нь эсрэг нулимс асгаруулагч гэдэг янз янзын зүйлийг эрх баригчд ажиглаад байна. За энэ бүх хэргийн цаана хин гэдэг хүний нэр явж байгаа гэхээр Альберт Ожванг гэдэг нэртэй юм залуу явж байгаа. За Альберт Ожванг гэдэг залуу бол блогер юм байна. За манайхаар бол бас нэлийн идэвхтэй Twitter болон Facebook дээр постууд бичдэг. Ер нь улсынхаа болох бүтэхгүй байгаа зүйлүүдийг бичдэг. Ингээд өгөөдсөн инээдтэй байдлаар янз янзаар бичдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр шиг ийм Альберт Ожванг гэдэг залуу яасан бэ гэхээр энэ Кени улсын цагдаагийн ерөнхий газрын даргын тухай янз янзын жиргэнүүдийг бичсэн. Энэ дээр юу гэж өгч утсан бэ гэхээр Дубайд нэг том хайрш авсан. Энэ авилгал хээл авах авсан. Ингээд болж бүтгүй байгаа өөрийнхөө хүмүүсээ энд тэнд томилдог, мөнгө угаадаг, ийм янз янзын гэмт хэрэгтэй цагдаагийн ерөнхий газар дарга холбогдсон байна гэдэг мэдээллийг жиргсэн. За энэ жиргэнээс нь болоод цагдаа дуудагдсан. За цагдаа дуудаад байцагдчих та нас орсон. Нас орсон. За цагдаа нарт юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ залуу өөрөө хана очиод мөрөгдсөн юм аа. Байцагдчих та. За тэгэж тайлбар өгч байгаа юм. Цагдаа нар байцааж явахдаа энэ залуу өөрөө хана очиод мөргөөд амиа орлцсон юм байна. Энэ чинь бүр юу орохгүй штэ. Айгу тэнэг байгаа. Цагдаагийн даргын эсрэг дуурсан хүнийг нь цагдаа нь очиод байцаажснаа. Өгцөн чинь энэ очиж хана мөрөгцсөн юм тэнэг залуу байсан гэж тайлбарлаад байгаа байхгүй. За энэ ийм байдал бол мэдээж хэрэг хаасыг улс болгон төлөв ийм юу гэх юм бугшсан, ялзарсан ийм хүмүүс байдаг. За энэ тохиолдолд Кени улсын энэ тохиолдлыг бол Кенийн ард түмэн хүлээн зөвшөөрч чадсангүй, үнэхээр төвцөнгөө. Твиттерээр бол Justice for Albert Ojwang гэдэг тренд гараад 197 мянган жиргээ энтэй холбоотой ингэж жиргэж байна. За юунес нь болоод босгочд жигсаж эхэлсэн. За ингээд 31 настай хөрхи энэ Ожванг хамгийн гол нь эхнэр хүүхдтэйсэн. Хүүхэд нь 5 сартай. За тэгээд гэрийнхээ хамаг хоол хүнсийн залгуулдаг байсан. Бодвол улсынхаа сайн сайхны төлөө энэ чинь дугарж иж л харж тогтдог гэдэг шүү дээ. Дуурайд ингээд болохгүй бүтгүй байгаа юм ингээд нээлттэй байхгүй л юу үсдгийг ер нь харж байгаа. За тэгээд нээлттэй байх гээд ингээд янз янзын асуудлуудыг нээгээд ярьсан чинь нүүдхийг хуржээд ингээд алсан гэж мэдээж бараг л ойлгомжтой. Гэхдээ яг өөртөө л албаных нь мэдээлж байгаа бол амиа орсон л гэдэг юм л да. Тэгээд хүнлэнгийн ажиглагчид очиж шүүгээд үсээд энэ ямар ч амиа орсон шин шалгаа дээрэс нь тархины дөрвөлттэй янз янзын нүр нь хавталтай энэ ерөөсөө л тарчлаасан байцаасан эрүүдэн шүүсэн илт байна гэсэн энэ түнэлт гаргасан байна. За ингээд ард түмэн ингээд энэ үйл явдлын төлөө шудраг бус байдлыг эсэргүүцээд Найроби хотод инхүү жагсаад байгаа юм байна.
Тэстэй жигсгаас ч өөр аргагүй маань нөгөө хааны ордонтой хиттийн кинонууд дээр янз бүрийн нөгөө хаанда гомдсон татвар юмуд нь хан мөргөж өгөөлээд байгаа байхгүй юу? Би тэрнийг харчаал энэ хүн ингээд өгөхгүй ш тэгэл боддог байсан. Тэнгүүт над чинь бол надад үнэхээр л яг нотол сонсогдож байна. Ямар ч тийм логикгүй байгаа зү. Харин тий. Их орныхоо төлөө дуурж исэн хүн байцагдчих үедээ за гэснээр босноо хан мөргөд өгч нэг юу аах вэ гэсэн. За одоо ингээд найруулагч зургийг харуулж байна. Ингээд Кенийн ард түмэн инхүү босоод бас шудраг байдлын төлөө ингэж чигсаад байгаа юм байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл хоёлоо одоо өнгөрсөн 7 хоног зэн чин бям гарагаас эхэллээ Лос Анжелес хоттой холбоотой мэдээлэл. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд одоо цагаачтын эсрэг хатуу бодлогыг баримтлана гэснийхаа дагуу одоо бүртгэлгүй цагаачтыг албатан нутаг буцааж эхэлсэн. За тэгээд яг энэ тухай мэдээллийг ариун одоо өчтөр уржигдэр хөрөглөөдөө нэгтгэд хөрөглөө. Яг нөгөө ажил хайдаг тэр ажлын ингээд местний цэг дээр очиод хүмүүсийг баривчлаад үүнээс нь болоод Лос Анжелес хотод эмх замраагүй байдал дэгдээд байсан. За тэгвэл одоо ингээд бям гарагаас үргэлжилсээрээс эмх замраагүй байдал маань лав гарагт харьцангуй намжлаа. Одоогоор бол 400 гаруй хүнийг баривчилсан. 330 энэ дотор нь 330 одоо баримтжиггүй цагаачтайгаа бол 157% яг энэ одоо эмгцмараагүй байдлыг одоо далимдуулж зандалчилсан те одоо хууль журмыг одоо хэв журм гэж өртсөн нэмээд бас цагдаагийн ажилтны амнасанд хүрэхээр халалсан гэх мэт юм үндслэлээр баривчлаад байгаа юм байна. Яг одоо энэ одоо эмгцмараагүй байдал өрнсөн 2-3 өдрийн турш бол үндэсний гвардийн 4000 албан хаагч за 700 тэнгисийн цэргийг бол дайчилсан. Гэхдээ яг одоо бол Лос Анжелес бүх юм намжаагүй өмнөх өдрүүдэд бодоход харьцангуй 50% болсон гэдэг ийм мэдээлэл бол цацагдаад тэгээд тренд дээр орж ирсэн байна л да Америкийн. Энэ асуудал бас их хэцүү юм байлээ шүү дээ. Одоо яг гэхээр за Мексикээс маш олон хууль бус цагаач Америк нэгдсэн улсаа ордог. Ингээд хүүхдүүд нь Америк нэгдсэн улсын иргэн болчиход байдаг. За сурж байдаг. За насанд хүрээгүй өөрийгөө тэтгэх чадваргүй багт нь ээж аавыг нь хүчээр гаргаж харж хүүхдүүд нь үлдчихэж байгаа гэж хүчээр салгахчихж байгаа. Тэгээ ингээд одоо анханасаа орж ирсэн бас асуудал. За ингээд хууль бусаар орж ирсэн асуудал. Гэхдээ орж ирчингүүтээ ингээд хүмүүсийн амьдрал ингээд салгаад байгаа нь бас юм нүд алтрам үнэхэр зүрх хэмтрэм хэцүү нөхцөл байдал болж байна. За тэгээд үүнээс нь болоод одоо яалтаач юм бэ те. Үнэхэр бас их тийм эмзэг бөгөөд хэцүү асуудал өрнөж ин л да. За энэ нь бол зарим хүмүүс бол шинжээчд ингэж хэлсэн байлээ. Иргэний данилуу түлхэж магадгүй боллоо гэх мэт ярьсан байна. Гэтэ одоогийн байдлаар бол харьцангуй намжсан. За гайг болоод байгаа юм байна те. За дараагийн мэдээлэл. За энэ марзаа. За Их Британд Twix банд айд гэдэг хайлт 50,000 хайлттай бүх 50,000 шүү. Маш их хайлттай тэргүүлж байгаа. За Яг одоогийн байдлаар. За одоогийн байдлаар одоо Brian Wilson гэдэг одоо энэ хиний Beach Boys-ийн нэг дуучин залуу нас орсон. За энэ бол дэлхийд даяар мэдээж хамгийн том мэдээ байгаа бол түүний араас Их Британд даяараа Twix гэдэг одоо гоё шоколад гэдэг шүү дээ. За энэний одоо рекламны хайлтал тэргүүлээд байна да. Улс даяараа. тий яасан Twix ч одоо бидний мэддэг хүмүүс хоёр ширхэг. За тэр реклам за манай найруулагч өгч магадгүй үзүүлж болж байна уугүй юу. За ямар ч хэлсэн тэр би нэмэх 21 юм уу? Нэмэх 21 бол биш ээ. Зүгээр ингээд хаяа ингээд үзчихэд ингээд видео үзчихэд юу үзэж байгааг ойлгож ингээд шингээж дэлэхгүй нэг хачин сони юм үзчихэд ингээд одоо гайхшаалт авдаг штэ тийм. За ийм сонин одоо ингээд юу заяа реклам. За би яриад үзэж чадахгүй хүмүүс. Цагдаагаас нэг юм Twix идж байгаа залуу нэг амар царайлаг урт үстэй залуу ингээл хурдны зам. Яг одоо явж байна. Манайха ороод ирээрээ. Зогтож байна. За тэгснэ гинт эргэд ингээд айгүй урд ингээд зугтааж байгаа юм чи ингээл юу зодонтой юутай кино акшн кино үзэж байгаа юм шиг санагдчихсан. Гинт хачин шийдвэр гаргаснаа хажуугийн замдуугаа ингээд хажуу тишээ ингээд унжиж. За тэгсэн чи яасан гэсэн чи яг адилхан царайтай өөр нэг машин дээр ингээд дээрс нь доош ингээд тавьчихад ингээд давхралтаад ингээд явж байгаа. Харснаас харлаа энэ одоо яг юу ямар утгатай вэ? Нэг өснөөс хоёрын дээр гэж. Йоо тэгээд энийг нэг өснөөс хоёрын дээр тэгээд тэр дээрээс нь ирж наалж байгаа залуугийн гарнаас унсан юу Twix-ийг доотлын залуу нэдэд нь штэ. Харин би одоо энийг ерөөс үнэхээр ойлгоогүй. Зүгээр ингээд явж яснаа зугтажсэн гинт ингээд машины эвдэлж байгаа юм шиг ингээд хавцлаас унжиж байгаа. Унсан чинь өөр шиг яг машин дээр ингээд дээш наалтсан. Тэгээд хоёулаа цааш явж байгаа. Тэгээд ингээд би бол хүлээж авч дийлээгүй. За энэ бол мэдээж хэрэг маш хошин тэгээд ийм инээдтэй реклам байлээ. Гэхдээ Их Британий одоо ийм рекламны агентлагийг зохицуулах хороо гэж яддаг юм байна. За энэ ASA гэдэг энэ хорооноос энэ рекламыг хоригдсан.
Буцаа. Хоригдсан. Яагаад вэ гэсэн чинь хитрхи хариуцлахгүй жолоодлохыг сурталчлаад байна. Яа, тэгэхээр ч тийм нүгээр би бүрсээ гайхлаа штэ. Ямар ч ингэж нэг тийм логикгүй. Зүр шок. Юу үзэж ойлгохгүй гэсэн чинь энэ одоо юуг одоо хоригдчихвоо гэд хүмүүс сонирхоод одоо хайгаад байгаа юм байна. За уус даяараа хажин 50,000 хүн хажин гэдэг чинь хүн болгон л энэ ямар учиртай реклам ингэж хайгаад байгаа гэсэн үг. За тэр реклам Trix бол би үнэндээ бас хэдий одоо рекламын мөнгө гаргаж хийсэн реклам нь ингээд гаргахыг хоригдсан боловч амжилтанд хүрлээ гэж бодож байна. Энэ ч хүн болгоны сонирхлыг татаад шүү дээ. Яаж хийж байгаа л ачаад үзэх байх. Бүр энэ чинь ингээд нөгөө сөрөг гэхээс илүү PR л болчихсон шүү дээ. Маш сонирхолтой маркетинг. Шал балаа реклам хийгээл нөгөөх нь маркетинг болж байгаа. Маркетинг болсон. Магадгүй энийг яг албаар ингэж яриулах гэж хийсэн болоо. Өстө мэдэх юм болох ямар ч байсан их британд даяараа л ажиллана. Эсвэл ухаантай хүмүүс ойлгодог реклам юм болоо. Би үнэхээр ойлгоогүй. За манай нэвтрүүлэгтээ шинээр танилцсан хүнс комплексийн Бэкэн хамтран ажиллаж байна. За үндэсний үйлдвэрлэгч Хүнс комплекс компани маань 1992 онд байгуулагдаад цар хүрээгээ улам өргөжүүлэн тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг ээ. Тэгэхээр дотоодын болон гадаадын стандартыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн махан бүтээгдэхүүн болон хяам үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За тэгэхээр энэ жил бидний 33 жилийн хойд тохиож байгаа гэж байна. За Монгол Улсын төрийн сойрхолд хурд хамтлагтай хамтран ажиллах мастер гэрээний хүрээнд шинээр танилцсан компанид ажлыг аль биесээр инхүү эхлүүлээд байгаа юм байна. За энэхүү хамтын ажиллагааны үндэсний үйлдвэрлэл урлагийн уялдаа холбоог шинэ түвшинд хүргэх зорилготой. За альваг шинээр өөр өнцгөр харна гэдэг хүн бүр шинэлэг сайхан мэдрэмж төрүүлдэг. Евро стандартаар анх удаа одоо ер нь бол одоо би энэ сая хурд хамтлагтай хамтран ажиллаж байна гэдгийг сонсоод надтай их ойрхон сонсогдлоо л та. Би 21-нд гэрлэгчд хоёр хурд үзэх байхгүй юу? Өсгөө тоглолт. Тэнгүүд Хүнс комплексийн маань хурд хамтлагтай хамтран ажиллаж байгаа юм байна. За тэгээд бид хоёрын өнөөдөр шинээр танилцуулах гэж байгаа гол бүтээгдэхүүн бол Европ стандартаар анх удаа хоёр төрлийн Бэкнийг худалдаанд гаргасан. Тэгэхээр Бэкэн бол одоо Англид бол жишээ нь өглөөний цайны салшгүй хэсэг байдаг тий. Монголд яг гадныхаа л яваад байдаг тий нэг юм нэмхэн улаан ингээ юутай. Одоо тэгэх юм бол үндэсний үйлдвэрлэгч маань өөрийн гэсэн Бэкнийг ингээд үйлдвэрлэж эхэлсэн талаараа Хүнс комплекс маань танилцуулж байна. За тэгээд учрал бүрт амт нэмэн өрөөтэй. За шинээр танилцс гэдэг энэ аянга эхлүүлээд байгаа. Хүнс комплекстэй хамтрах хугацааны дугаар холбогдох хугацааны дугаар 7718 22 22 юм байна. 7718 22 22. За энэ утсаар хөдөлтөд та дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ шинээр танилцс Хүнс комплексийн Бэкэн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зяа хот топикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дүүрэн их цай ингэ амарлаг явж басна огцом тэнэгсэн. Би одоо яг энэ ийм үйлдэлт одоо энэ үг зохиож чадсан шүү дээ. Огцомддаг байна шүү дээ. Ялчгүй нэг экшн киноны дээл амарлаг эрэхтэй жүжигч яах юм болоо гэж харж исэн чинь. Йоо, тэнэг үлдээсэн. Давхарлалтнаа цаашаа яваа. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Америкийн одоо бас л Америктэй холбоотой мэдээлэл л да. За ямар мэдээлэл вэ гэхээр ойрхот орондод ер нь жаахан тийм одоо тодорхойгүй нөхцөл байдал үүсэт байна гэж Америк нэгдсэн улсын зүгээс үзээд Иракт байгаа элчин сайдын яамаа нэгдүгürt хаах шийдвэр гаргасан байна. За тэгээд зэрэгэл дэх Кувейт болон Бахрейн улсуудаас тодорхой тооны одоо албан хаагчтай эргүүлэн татж байгаа гэдгийг мэдэгдсэн. За тэгэхэд яг яагаад яг энэ үйлдэлийг гаргаад байгааг нь одоогоор бол тодорхой алга байна. За энэ бол Иран гэдэг нэрээр тренд дээр орж ирсэн. Би одоо Reuters агентлагийн мэдээллийг хараад сууж байна. Энэ дээр болохоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп лавг гарагт ойрхот орондод байгаа Америк нэгдсэн улсын албан хаагчдыг аюултай газраас гаргаж авах шаардлагатай байна. Нин ялангуяа зэрэгэлдэх Иран улс цөмийн зэвсэгтэй байгаа энэ үед гэдэг ийм мэдээлэл хийсэн юм байна. Хөөе, Иран ч цөмийн зэвсэгтэй болсон юм уу? Яг болоог үл дээ. Болоог үл байгаа л да. Одоо нөгөө ураны баяжуулалтаа хийгээдсэн сүшээг болчлоо гэдэг мэдээлэл цэцэгдээгүй үстэй. Цэцэгдээгүй. За тэгээд яг одоо ингээд юу гэдгийг те тэрүүн том тоглогч орон ойрхот орондоос өөрсдийнхөө албан хаагчдыг ингээд татаад эхэлсэн чинь энэ нь бас ингээд дэлхийн зах зээл дээр нөлөөлөөд газрын тосны хан шиг 4% өсгсөн байна л та. Яг Америкийн ингээд нэг жижигхэн үйлдэл ч юм уу те одоо албан хаагчтай эргүүлэн татж байгаа энэ үйлдэл нь буцаагаад ингээд те газрын тосны ингээд одоо үн ханшинд нөлөөлж байна. Энэ нь эдийн засагт нөлөөлнө гэх мэтчлээ ингээд нөгөө одоо энэ ч нөгөө рифл эффект гэдэг үл ингээд давалгаалал эффект болоод нөлөө үзүүлээд байдаг. За энэ
энэ Иран одоо Израиль хоёрын ер нь ойрхон орондод эвгүүтэд байгаа. За Израиль бол Газын зураст одоо хийж байгаа дайн бол ерөөсөө л Ирантай хийж байгаа дайн гэж хэлж болно. Яг гэвэл Хамас болон Газд байгаа Палестинуудын Хамас бүлэглэл, за Ливанд байгаа Хезболла бүлэглэл бүгдийн Иран одоо санхүүжүүлдэг, юундддаг. За энэ бол ер нь бол одоо Газыг илдэрлэхэд байгаа шиг харагдаж байгаа боловч цаана бол Иран Израилийн дан. Тэгэд энэ асуудал ерөөсөө гарц харагдахгүй байгаа, бас нэлээд хурцдах магадaltaй байгаагийн дохио гэж би одоо ойлголоо. За энэ бас их ер нь их тааг байна. Саяхан Таиланд, Камбожд бас нэг мөргөлдөөн болцсон. За Америк нэгдсэн улсын тагнуулын CIA төв тагнуулын байгууллага байн сонсгол хийгээд байгаа. Юуны тухай сонсгол хийж байгаа вэ гэхээр Хятад Тайван руу дайруул яах вэ? Бид нар ямар байдалтай байх ёстой вэ гэдэг тийм одоо сонсголыг хэд удаа сая өнгөрсөн сард, тэрний өмнөх сард хийсэн санаж байна. Өөрөөр хэлбэл Хятад бол удахгүй Тайван руу зэрэг оруулж магадгүй гэдэг яриа болж байхдаа зэрэгцээд Индийг Пакистан хоёр нь хоорондоо муудалцаад байдаг. За дээрэс нь одоо Иран Израилууд ингээд муудалцаад байдаг. За тэгж ядж яхад бүр энэ жижигэн хэсэг болон Таиланд, Камбожид хүртэл ингээд асуудалтай байгаад байдаг. За ингээд ер нь олон хүмүүс бас дахин ярьж байна. Би ч бас дахиад ярьчлаа уучлаарай. Дэлхийн 1-р дайн эхэлсний дараа бол дэлхийн 1-р дайн гэж нэрлээгүйсэн. 1-р дайнч гэж нэрлээгүйсэн. Зүгээр л дайн өвднөж явжсэн. Хожимо түүхчид энийг ингэж нэрлсэн болохоос ш яг тухайн үед амьдарч исэн хүмүүс бид нар дэлхийн 1-р дайн болчлоо гэж ярьж байгаагүй. Дэлхийн 1-р дайны үед амьдарч байгаа гэдгийг мэддэггүй. Тэр шиг зарим хүмүүс дэлхийн 3-р дайн эхэлсэн. Бид нар 3-р дайны дунд явж байна гэж бас тайлбарлаад байгаа тийм. Гэтэ яалтчгүй хаасаагүй л юм л да. Одоо өмнөх 10 жилдээ харьцуулахад одоо бол энэ тэмдгүү ингээд хурцтмал байдал үүсчихсэн байна. Жишээ нь одоо энэ Дональд Трамп өөрөө ингээд те хурц мэдээлэл хийдгээр алдартай. Тэгвэл одоо Иран улс ямар ч үн цэнээр хамаагүй цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Ямар ч үн цэнээр хамаагүй Ираны цөмийн зэвсгийг таслан зогсооно гэх мэтлэн ийм мэдээлэл хийсэн. Үүнийх нь хариуд Ираны бодлон хамгааллахын сайд Азиз Назарбазадeh гэдэг хүн болохоор одоо те Америк нэгдсэн улс ингээд дахин ингээд Ираны эсрэг ийм одоо ширүүн одоо байр суурь хадгалаад ах юм бол бүс нутагтайгаа Америк нэгдсэн улс нь цэргийн баазууд руу цохилт өгнө гэдэг ийм бас хариу мэдээлэл хийсэн. Ингээд бас л ингээд ялчгүй ойрхон орондод нөхцөл байдал бол ганхаад байгаа талаар энэ Reuters-ийн мэдэн дээр бичсэн байна л да. За Батбаяр Батай ингэж хэлсэн байна. Хизээ билээ Ливд Америк нэгдсэн улсын элчин сайдын яам халдлагад өртөж элчин сайд 8 өргөдөж байсан да гэсэн байна. За сууд ундрах бичсэн байна. Бүши сүрүүд их гэдэг шиг Twix-тэй гэх юм уу да гэдэг. Түрүүний Twix-ийн рекламыг хэлж байгаа юм шиг байна тийм. Бүши сүрүүд гэж үгс үг. Бүши сүрүү гэдэг өглөө юугаар дэлхийд өнөөдрөөр бүши сүрүү гэдэг үг Япончууд гаргаж ирсэн гэж ярьж ирсэн. За CIA-ийн тэргүүн асан Ричард Муур нар урт хугацаанд Хятад гол өрсөлдөгч гэж байсан байна лээ гэсэн байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл Жереми Реннер гэдэг айлт. За Их Британд ер нь Америк нэгдсэн улсад бас 50,000 айлтаар бас тэргүүлж байна лээ. Жереми Реннер гэдэг бол алдартай Холливуудын жүжигчин гэдэг. За Avengers тоглож ирснээр мэдэх бах. Avengers гэдэг одоо алдарт киноны Hawkeye гэдэг дүрийг гаргадаг. За Hawkeye гэдэг киног 2021 онд өөрөө гол дүрийг гаргаж ирсэн. Энэ жүжигчин нэг хэсэг чимээг болсон. За чимээг болсон. Сургийг нь бол сонссон баг та. Сонссон. Жереми Реннер 2023 оны 1 сарын 1-нд аимшигт ослолт орсон. За энэ ослынхоо тухай юуг одоо ном саяхан гаргасан юм бэлээ. 4 сард одоо 4 сарын 29-нд номоо гаргасан. За хэрхэн миний дараагийн амьсгал гэсэн нэртэйгээр үхээ зэгч ирсэн Жереми Реннер маш дотны өөрийн нарийн мэдээллүүдийг олж гаргасан. За түүнтэй холбоотой ойртос ярилцлага өгж байгаа. За кинонд тоглож исэн эсвэл оролцож исэн кинонуудтай холбоотой Жереми Реннерийн асуудал интернетээр эргээд тараад байгаа. За би энийг нь одоо Жереми Реннер ингээд гимтсэн юм байсныг ерөөсөө сая л болж мэдлээ. Сайн мэдгүй яваад байсан. Тэгсэн чинь юм байна. Зэдүүн өвөл явж байхдаа зэдүүний цаснаа явагчтай явж байгаа зэдүүгийнхээ машиныг аврах чад түхэлж очиод кардана татаагүй буучаад явж исэн чинь нөгөө машин гулгаад эхэлсэн. Нөгөө аимшигтай. Чинь хэдэн тонн 7 тонны 7 тонны тийм хүн цаснаа явагч гэдэг ийм том машинаар дүүгийнхээ машиныг татгаж орлож байгаа дээрээс нь. За ингээд дүүгийнхээ машиныг одоо нөгөөдг нь унжаахт нь ууг нь бол бууцсан байсан. Тэнгүүтээ дүү дээр нь унчих уу, зэдүү дээр нь унчих уу гэд буцаж очиод дотор нь суугаа зогсоох гэж оролцсон байгаа. Карданы татах гэж. Ингэж яагаад очиод тэр хүндээ юутайгаа унтсан. Одоо хавцлаас унаад гинцэн. За ингээд одоо ингэсэн юм билээ. Энд чинь бүр аимшигтэй гинцэн юм билээ шүү дээ. Тэгсэн яг тухайн үед яг гимцнийхэн дараа Жереми Реннер ингээд нэг амь насны те өхлийн ирмэг дээр нэ гэдэг мэдээлэл нь яг ингээд бас л шуурхай байдлаар орж ирж байсан томоохон агентлагуудаар. Тийм. За ингэсэн байна.
6 хавирга нь 14 газараа хугарсан. Аалцг нь 3 удаа хугарсан. За ингээд баруун талын юу нь одоо цуралттай. Үсгийн цуралттай. За ингээд баруун одоо юу нь одоо шагаан бас эвдрэлтэй. Гэх мэт одоо ерөөсө төмөн юм эвдэрсэн дээрс нь тарих нь хагасан. За өөрөө ингэж ярьж байгаа. Ингээд нүдэ хөдлөг гэж яхахта нүдэ хөдлөж яхахта миний тарих ингээд цуурж дуграад байгааг би сонссон гэж. Өөрөөр хэлбэл тарих нь цууралтай, хагаралтай. Ийм байдалтайгаар одоо ингээд байсан байгаа юм. За энээсээ ингээд босч ирсэн. Усах хувьтай маа тий. Усах хувьтай. Йоо, заснаа явагчд одоо энэ чинь нэг түлхүүлээд хавцлаас унсан гэж би ойлголоо зүг үү? Харин тий. За тэгээд юу гэж чинь уушг нь бяцралттай, илг нь бас ингээд сэдрэлттэй бүр ингээд одоо юу гэх няцлсан няц даруулсан байгаа байхгүй. Тэгээ өөрөө өөртөө ингэж хэлсэн гэж байна. За би энэ намайг халахгүй би ер нь одоо ингээд ийм хүнд байдалд чинь хүн ингээд бараг ингээд сэтгэлийн төвчээр муутай хүн бол за би ер нь ингээд дэлгүүн шиг ингээд явчих болно. Үгүй би ер нь амьдрахаар шийдлээ гэж шийдсэн гэж өөрөө тайлбарсан энэ ном дээр. За тэгээд яагаад хүмүүс Жереми Ренерийг бас хайгаад байгаа гэхээр Жереми Ренер 23 онд ийм үхчээд зэгчээд босч ирчээд одоо бэлтгэл хийж байгаа, чээж хахалт хийж байгаагаа харуулсан байна. Тэгээ хүмүүс үгж байгаа гэхээр Жереми Ренер үхэж босч ирчээд ингэж чээж хахчих чи юу хийж байгаа юм бэ? Үүд нь бас маш өндөрж ингээрл чээж хаад байгаа юм байна л та. Тэгээ хүмүүс тэрийг нь тэр одоо бичлэг янз янзын тийм юмнуудаа харчаад хүмүүс гайхаа бишрээд байгаа юм байна. Аргагүй л Марвелын супер баатар юм да тий. Жинхэнэ супер баатар шиг амьд гарч ирж байна тий. Тэгээд Жереми Ренер бас өөр юуны тухай хэлсэн бэхээр Марвелийнхан Hawkeye 2 гэдэг кино хийж байгаад мань хүнтэй гэрээгээ цуцлсан. За энэ нь одоо түүний чадамжгүй янз янзын одоо осолт орсондоо холбоотой байхаа гэж өөрөө тайлбарлсан байлээ. За тэгээд тэр нь бас их тийм хүнд туссан. Тэгээд их бага цалин санал болгосон гинэ. Одоо чамаг хүн авах хүн баг байхгүй дэ гэсэн. Энэ нь надад оромжлол юм шиг надад санагдсан. Тэгээ би бол дүрдээ бол хайртай. Гэхдээ энэ би зөвшөөрч чадахгүй гэдэг. Гих мэт чинь бас эргээд одоо үзэгчдийн фэнүүдийн хайрыг татаад байгаа юм байна. Жереми. Hawkeye гэдэг чинь нөгөө ном сум үрэл яваад байдаг юм уу гэдэг тий. За, дэмжин ажиллагчид танилцуулаад байгаа манай нэвтрүүлгийг ST Creative дэмжин ажиллаж байна. Зуны их засварт зориулсан цочир хямдралтай бэлэгтэй худалдаагаараа STC Brands дэмжин ажиллаж байна. Европын топ брэндүүд болох Ханын Arcopa Reg 10-аас 89%, тавилгын AGT хавтан 40%, дагалдах хэрэгслүүд болон Finio шалаа цогцоор нь авах алдашгүй боломж зөвхөн 6 дугаар сарын 7-оос 15-ны өдрүүдэд 100 айл зүгийн уур 4 давхурт панел хаусын STC Brands агуулгад үргэлжилж байна. Гоёлын хүрээ 40% хямралтай төдийгүй 2 саяас дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн ампал интерьерийн зураг гаргуулах үйлчилгээний хөнгөлтийн эрх зэрэг олон төрлийн давхар хямдралууд хүлээж байгаа шүү. Утасны дугаар нь 9118 9789 юм. 9118 9789 974 28 28. Манай нэвтрүүлгийг ST Creative дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн мэдээлэл түрүү нэвтрүүлгийг эхлэхээс өмнө арайгүй энэ манай энэ яц л гэдсэн бодвол арайгүйний бас нэг дүү юм шиг байна л да. Лаглаг дуунарт болж байгаа те. Чи бит хоёрыг нэг сонсогч бичсэн байсан шүү дээ. Та хоёр энэ ертөнцийн хамаг л сор хүмүүсийг ах トゥ болгоод хуваагаад авчлаа гэд. Одоо чадчих байгаа юм яах юм. Одоогоороо би ердөө нэг л ахтай байгаа. Арайгүй. Ах нь ядчих халаах юм аа. Манай Илон Маск нэрээ уучлалгүйсэн мөлий шүү. Би жоохон хэтрүүлсэн байлээ гэдэг. Хөөрхөд юу? Би жоохон хэтрүүлсэн мөлий Трампын тухай гэдэг. Гэсэн чи Трампын бас ярьслага байлаа. Ингээд сурвалжлагч ингээд асуулт асууж байгаа хгүй. Та Илон Масктай уцаар дахиж ярьсан гэсэн чинь би яагаад ярих шаардлагатай мэдэхгүй. Надад бол татгалзах юм арга. Гэхдээ яг энэ тухай бодвол тэр над руу ярих ёстой л доо. Би тэгж бодож ийн гэл. Яа. Том. Чи бараг Трампыг ингээд нэг илгэлдэг тийм шоу муу хийгээч. Явах юм шүү. За, Сабрина Карпентер гараад ирлээ. За, одоо орчин цагийн pop урлагийн гүнж гэж нэрлэгдээд байна л да. Сабрина Карпентер ялч одоо 26 настай энэ одоо дуучин бүсгүй маань ерөнхийдөө одоо за бодё өнгөрсөн хавар илүү шин цомгоо гаргаад за цомгийнх нь бүх дуу билбордод жигсаад би тэг ингээд нөгөө дуунуудыг ингээд сонсон чинь одоо нөгөө яалч хүн нөгөө үеийн ялгаа гарсан л та над руу нөгөө дуунууд нь орохгүй байсан. За тэгээ ингээд явжсэн чинь одоо ингээд орчин цагийн ингээд яг энэ одоо попын гүнж гээд байгаа бүсгүй маань нэгэн шин одоо цомог гарах гэж байгаа юм байна. Энэ цомгийнхаа нэр нь эр хүний сайн найз гэдэг нэртэй заяа. За тэгээ бүсгүй одоо цомгийнх нь одоо нүүр зургаад сатсан чинь хүмүүс зүр бужигнаал дайраад эхэлсэн. Нүүр зураг нь жаахан нэмэх одоо ямар ч агуулгатай хэмэд одоо найруулж өгөх заяа. Би чиний ингээд сэтгэлдлийг бас сонсмоор байна л та. Энэ зургийг хараад
Яна одоо сэтгэлээ барьж дийлэх юм болов. Ингээд зүгээр Миний бяцхан дүрх дийлэх юм болов. яйл хөтэй. Өөр юу гэхтэй мэ энэ тохиол би сайн мэдэхгүй байна. Юутай ч одоо энэ жүжигчин дуучин. За гараад ирсэн үү? Тий. За одоо ингээд юу гэж бодож байна да. Ерөөсөө нэг тийм гоё тийм урлаглаг санагдахгүй шнэ. Урлаглаг санагдахгүй байна. Санагдахгүй байна. Аль нь энэ одоо улаан хувцастай нөө улаан хувцас юм шиг тэрний хар дайшинцтай сүгдсэн байгаа. 2-4 үлдсэн байгаа. Тийм. Энэ сүүлийн үед ер нь яг ийм байдлаар анхаарал татдаг болчих. Харин хандлт ерөөсөө л нэмэх 21 л байдаг болчих. Хүний анхаарлыг нэмэх 21-оор ичгүүр сонжирх болчих. Ичгүүр сонжир. Йоо энэ ямар ичгүүр сонжиртой хөөдөөс араас үуч байна. За би сүүлд бас ягаад тэгж бодсон гэхээр нөө Mariah Carey хайлтаар орж ирсэн. Mariah Carey хайлтаар орж ирээд ягаад хайлтаар орж ирдэг гэсэн чинь зураг нь зүгээр нөө Instagram дээр тавьсан зураг нь дөрөв ингээд хар залуу гэх юм уу ингээд нүцгэн цээж нүцгэн байгаа. Дунд нь ингээд Mariah Carey айгуу жохтой царайлсан. Тэр зураг нь тэсэн чинь тэр чин дууных нь юуны ингэнэ рекламны ингэнэ. Тэр нэг тийм нэмэх 21 одоо юу л юугаар зүрлээд шүү дээ. За энэ бол одоо эмэгтэй хүн гүнж бүсгүй яа. За тэгээ сүгдсэн нэг эрэгтэй үснээс нь зулгаацсан. За ингээд дөрөв хүлцэн байгаа юм. Одоо эмэгтэйчүүдийг бас нэгэн талаар доромжилсан маягийн харагдахаар л ийм одоо жинхэнэ хилцүүрлэг л орох юм байна да тий. Одоо бол хүмүүс бол яагаад ингээд те юу одоо тэгээ энэ ч танигдсан дуучин штэ. Хүний анхаарал татах шаардлага байхгүй байна штэ. Гисэн чинь болохоор Sabrina Carpenter одоо ингээ машин бариач юм явж байгаа хүмүүс хэлээд за нэгэн хослолтой эрэгтэй хүний одоо ингээ те хөлөл ил харагдаж байгаа. Яг уртлаас нь нөгөө Sabrina Carpenter маань дөрөв хөллөөд нөгөө залуу нь үснээс нь цулгаацсан яг ийм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ чинь одоо харагдаж байгаа. Тэнгүүд нэмэх 21 агуулгатай ийм зургийг одоо өчнөө олон хүүхдүүд сонсож байгаа чинь тэгэл бас хүмүүс ороод ирсэн бэлээ. Ягаад тэгэхээр Sabrina Carpenter-ыг үнэхээр л нөгөө TikTok үздэг одоогийн өсвөр насны охтууд бүгд сонсдог. Тэнгүүд яг ийм нөхцөл дээр энэ охины ингээд нөгөө нийгэмд үзүүлэх нөлөөлөл яг нөгөө Монголд яригддаг бүх юмнууд л яригдчихжээ л дээ. За Батбаяр Бата ямар эвгүй поз өгсөн мөн. За үнэхээр эвгүй поз авсан байна. Оги би бас 69 дэ мөсөн дээр гулгаж ослоо тухайн үед яаж замын уруу өнхрөхгүй унах вэ? Хажууд сууж явсан найзынхаа яаж амьд гарах вэ гэд хүн баахан тэрхэн хооронд боддог юм бэлээ гэсэн байна. За дараагийн юм Камасутра вэ басар байна гэдэг. Үгүй нэг тий дууны ингээд CD-ний cover гэж харагдахгүй байгаа байхгүй юу? Тийм одоо киноны л cover шиг харагдаж байна. Тийм нэг тийм нэмэх 21 киноны. За сүүлийн үед бол яалтчгүй нэг ийм маягаар анхаарал татдаг болчиход байгаа юм байна. Мэдж авлаа. Дараагийн сэдвээ танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай өрөөтэй. Simple автомашины зээлээр хамтран ажиллаж байна. За зүүнний амралт зугаалгын цаг эхэллээ. Наадамж ирж гин. За тэгээд аргууны хэлснээр аймагуд бас 100 жилийн бас ойтой. Тэгэхээр магадгүй хөдөө гадаа явхад машинаа томруулах эсвэл шинжлэх. За аргуун бол бас шинэ машинтай нутагтаа очих гоё байдаг гэж хэлсэн. Хэрвээ та машинаа өөрчлөх гэж байгаа бол танд Simple-ийг санал болгож байна. За таны санхүүгийн нөхцөлд гол нь тохируулсан хүүтэй Simple бол тэгээ хамгийн гол нь дижиталар буюу маш их хэлбэрхнаар Simple аппликейшнаар дамжуулаад зээлийн эрхээ тооцоолуулнаа. Тийм учраас хурдан шуурхай зээл бол ердөө 8 цагийн дотор хамгийн ихтэл 8 цагийн дотор буюу өдөртөө олгогдно гэсэн үг. За энэ одоо зээл нь бол 500 сая төгрөг хүртэлх зээл өгж байгаа юм. Тэгээ иргэн төлөх хугацаа нь бол маш урт буюу 8 жил 12 сарын 96 сарын хугацаанд иргэн төлөх нөхцөлтэй бас сонголт хийж болох ийм одоо зээлийг та Simple-ээр авах боломжтой. Тэгэхээр Simple application яг одоо 9 цаг болж байна тийм үү? 9 цаг 40 минут болж байна. Одоо дата зээлийн эрхээ тооцоолуулахад ажил тарахын алд зээл нь гарчих нь шүү дээ. Ер нь бол. За тэгэхээр сонгон ярхан дүр 5 салбартай юм байлээ. За 22-ийн авто худалдааны төвийн Автоком дотор байгаа дааг хүрээ авто худалдааны төв дотор байгаа бол Ярамгийн Horse Motors төв гэж байдаг. За энэ дотор байгаа Уранган Park River худалдааны төв дотор байгаа бол 40 мянгатын. За улсын их дэлгүүрийн усан оргилуурын баруун талд за Simple-ийн бас салбар байгаа. Та бүхэн 8688 тэг 228 гэдэг дугаараар холбогдорой. 8688 тэг 228. За Facebook-ын Simple гэдэг хайгаарай, лайк дараарай. Харин Simple цэгийн маань бол эдний аль бизнесний сайт мөн шүү. Манай нэвтрүүлэгт автомашин худалдан авах гэж байгаа бол Simple-ээр аваарай өрөөтэй. Simple автомашины зээл хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя хот бикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлүүгээ бүгдээрээ орцгоё. Дараагийн сэдв Оросын холбооны очих юм байна. Оросын холбооноос хоёр сонирхолтой юм мэдээ
трендээр орж ирж байна. Кимоно МВД RF гэдэг хальт Оросын албаны улсад орсон байна. За МВД гэдэг бол Министерство внутренних дел дотоодын хэргийн одоо цагдаагийн албуудаа ингэж нэрлэдэг санаж байна Оросын албаны улс. За ингээд яасан бэ гэсэн чинь Оросын албаны улсын цагдаагийн албан хаагчдын шинэ дүрмд хувцас сая батлагдсан юм байна. Ям загвар нь. За тэгсэн чинь тэр дотор кимоно явж ийн гинэ. За. Тэгэл Оросууд болсон. Оросууд ч бас нэлээд тийм одоо өөрсдийнхөө яадаг гэх юм уу одоо дөвийлэгдэг, Оросоо хамгаалах гэж оролдог нэг тийм одоо сэтгэл зүйтэй хүмүүс чинь яахаараа Оросууд одоо кимоно цагдаагийн албан хаагч кимоно хүмүүс гэж юу гэдэг ингээл одоо бөөн асуудал болол хүмүүс нь тэр одоо итгэхгүй энэ хайлт Оросдоо 10,000 хайлтаар тэргүүлж байгаа юм байна. За ялаа харъя ямар юм бэ? Гүн харуулах юм бол байхгүй маа. Тэгээ тайлбар гарсан. Тайлбар нь за энэ кимоно сургагч нарт зориулсан за дотоодын хэрэгцээ за зодооны урлаг буюу тэр нөө жудо янз янзын тийм юмд нь зориулж магадгүй кимоно энэ одоо цагдаагийн албан хаагчид байж болох хувцснуудын жигсаалтын нэгд орж байгаа болохоос биш гадуур яваад өмсөх хувцс нь бол биш ээ гэж тийг тайлбарласан. За тэгээг нөө энэ чинь муу мэдээ чинь одоо юу яадаг штэ хурдан дардаг штэ тэгэл уурлал хүмүүс зүгээр барьж авчих гал яхаар кимоно өмсдөг болсон Оросууд гэл хүмүүс орж ирэх гэж оролцсон юм шиг байна. За дахиад нэг Оросын холбооны улсууд бас нэг сонирхолтой мэдээлэл нь Оросын холбооны улс саяхан национальны мессенжер гэдэг аль 5,000 айлтаагаар тэргүүлж байна л да. Энэ юу гэхээр Оросын холбооны улс нь төр нь өөрөө мессенжер жинхэнэ бүгдийг нэгтгсэн мессенжертэй болох гээд за тэрнийхээ тендерийг зарлцсан байна. За, над ямар сонин сонсогдож байна. Маш сонин байгаа зү. Одоо бид нар чи мессенжер Facebook бол төрийнх биш. За бидний ашигладаг аль ч одоо мессенжер аль нь ч төрийнх биш. Харин Оросын холбооноос төрийн мессенжерт болох юм байна. За тэргээр бүх иргэдэг энэ л мессенжерийг ашигла гэж шахаж байгаа бол та. Тэгвэл төрөөс мессенжер гарчвал би л ашиглахгүй. Тэр нь тэгээд бүр зүгээр нэг мессенжер биш. За магадгүй одоо төлбөр тооцооны хэрэгсэл буюу одоо WeChat-ыг бас дээрээс нь бас тийм төвшөнд хөгжүүлэх гэж харж иж магадгүй гэж бас тайлбарласан байлээ. За Оросууд тэгэхээр одоо Facebook бол Оросд ажилтгүй ихэнх нь ВК ашигладаг санаж байна. За тэрэн шиг одоо өөрөөсөө бас өөр ингэсэн удахгүй мессенжертэй болоод тэргээр төлбөр тооцоо хэрэгсэлтэй болчиход шал өөр ингээд ертөнц гэх юм уу одоо болж эхэлж байна л да. Дэлхийд ч одоо дундаа ингээд би дэлхийн аль ч хүнтэй фейсбүүкээр ч юм уу WhatsApp бүх юмар харилцаж болдог бол Орос бол өөр ингэсэн төрийн одоо юм аппликейшн гэх юм уу мессенжерт болох ч юм байна. Магадгүй чиний хэлсэнчлэн одоо Weibo-гийн Орос үйлбэрийг л гаргах гэж байгаа юм байна шүү дээ. Тэг бүх ингээд юугаар хэлбэрчилсэн. Харин тэ. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл бас л одоо энэ Америкийн нэгдсэн улс Дональд Трамптай холбоотой. Энэ хүн үнэхээр жаргалтай байдаг шүү. Энэ хүн за одоо би нөгөө яг өөрийнхөө ярьдгаар эхлэх Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч байгаа. За Трампын одоо засаглал угаасаа 1 сарын 20-нд бүрийн эрхээ авсныхаа дараа л угаасаа л мэдэгдсэн. За бүр энэний өмнөх 4 жил дээр болохоор тэ нөгөө Мексикийг ингээд дамнуулаад хан босгоно гээл их юм ярьжсэн. За хууль бус цагаачтай тэмцэн Европ твийнхэн бол энэ хууль бус цагаачтыг бити хүлээж аваач гэл бүр алсаас цаач ингээл тэ үг шидэлсэн. Одоо болохоор ногоон картныхаа журамд өөрчлөлт оруулж байгаа юм байна. За энэ журам бол 6 сарын 11-ээс албан ёсоор хэрэгжээд яг маягтаараа 7 сарын 3-нд яг ингээ албан ёсоор маягтаараа гарч эхлэх юм байна. Тэгэхээр энэ яг ямар өөрчлөлт вэ гэдгийг би одоо өөрийнхөө чадан ядан ойлгосноор тайлбарлаж өгье л да. За I693 гэдэг ийм маягт байт юм байна. Энэ болохоор ногоон картыг одоо ногоон карт горилж байгаа хүмүүс бүгэлдэг эрүүл мэндийн хүснэгтэрхүү юм байна л да. Жишээ нь ямар вакцин хизээ хаана хийлгсэн тийм үү нэмээд одоо тухайн ингээд хүнд юм халдварт өвчин байгаа юу сэтгцэн эрүүл мэнд гих мэтийгээ ингээд мэрэгжлийн эмчээр ингээд хянуул цагнаа одоо үзүүлсэн. Тэгээд ийм ингээ маягтыг бүглүүлсэн байт юм байна. За энэ маягт бол өмнөх журмын дагуу бол нэг л удаа бүглүүлсэн бол дараагийн бүх шат амжилтгууд дээр энэ маягт нь хүчин төгөлдөр хэрэгждэг байж л дээ. За жишээ нь ногоон картан дээр нэг удаа ингээ тэ бүглүүлсэн чинь татгалзчлаа. Дараагийн удаа дахиад хүсэлт өгөхдөө яг л энэ бүглүүлсэн I693 гэдгээ маа гэд өгдөг байсан бол одоо энэ журмын цуцалснаар I693-ыг нэг бүглүүлсэн бол нэг л удаа хэрэглэх юм байна. Тэгэхээр дараагийн удаа одоо ногоон карт хүсэх ч юм уу. За ногоон карт авцсан үн ямар нэгэн халамжид хамрагдах байгаа бол шинээр дахиад эрүүл мэндийн үйлчлэгт ороо. Шинээр дахиад нөгөө эрүүл буюу Америк нэгдсэн улсын одоо олон нийт нийгэмд ямар нэгэн аюул үзүүлэхгүй гэдгээ нотлох шаардлагатай гэдэг ийм одоо шинжилэл орж ирж байгаа юм байна л да. За дараагийн мэдээлэл рүү ороодох юм. Дараагийн мэдээлэл Америк нэгдсэн улсад Harvey Weinstein гэдэг хайлт 20,000 хайлттайгаар тэргүүлж байна. 7 цагийн өмнөөс хойш тэргүүлж байгаа маань. За тэрийн төлж эхлэв, тэрийн төлөө орж гэлсэн. За тэгэхээр Harvey Weinstein-ыг бүгд
ихэнх нь санаж байгаа. Harvey Weinstein бол Hollywood-ийн Me Too гэж нэг алдартай хүчирхийллийн эсрэг одоо entertainment салбарынхны одоо цаана одоо хүчирхэг ирчүүдийн эмэгтэйчүүдийн мүлждэг одоо бэлгийн одоо мүлжлэг хийдэг энэ одоо үзэгдлүүдийн эсрэг хөдөлгөөнийг одоо гол дүр Harvey Weinstein гэж хэлж болно. Ганцаараа баг энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн. За энэ жил одоо 73 настай байгаа Harvey Weinstein одоо байнгын 6 сарын 11-нд шүүх хурлын өчигдөр боллоо. За тэгээ яасан бэ гэхээр Miriam Halle гэдэг ийм бүсгүйг 2006 онд хүчирхийлж байсан тодорхой болоод энэхүү одоо ял хүлээж байгаа маань мань угаасаа одоо 16 жилийн ял хүлээгээд Калифорни шоронд одоо хоригдож байгаа. Нэмээд энэ дээр 76 настай энэ Harvey Weinstein одоо нэмж одоо ял дээр ял нэмэхээр болж явах шиг байна гэсэн маань. За ууг нь бол өмнөөс нь Kaja Sokala гэдэг бас нэг бүсгийн одоо гомдлыг бол хэрэгсгүй болгосон. Заримд нь ингээд хэрэгсгүй болоо заримд нь ингээд ялагдж байна Harvey Weinstein. За ямартай ч гэсэн энэ одоо үргэлжлүүлээд одоо хэд юм одоо бараг 100 нас хүртлээр шорон цуухаар одоогор ялтаа болж ах шиг байна. За ингээд Harvey Weinstein-аас тэргүүлээд байгаа юм билээ. Harvey Weinstein-ыг ер нь л нар үзүүлэхгүй гэсэн одоо юутэй хэлээ шүү дээ тий. Одоо тэг үзээч яах вэ энэ ч одоо. Тэстэ бас их сонин дүр байгаа тийм. Цагтаа бол Harvey Weinstein гэдэг бүр кино продакшнтай байсан. Тэгэл том кинонууд дээр Weinstein-ийн нэр гарч ирдэг байсан шүү дээ. Супер продюсер байсан. Продюсер хүн гэдэг бол киноны бүтээлтийн зураг одоо жүжигчин, найруулагч одоо бүх л хүмүүсийг томилдог хүн бол продюсер. Тэгэхээр маш их хэрэг мэдэлтэй байдаг. Тэгээ за энэ entertainment салбар чинь угаасаа эмэгтэйчүүд одоо янз янзын хүмүүс одоо сайн сандал одоо киноны дүр авах гэж өрсөлдөөнтэй байдаг. За энд нь одоо ингээд танилтал ашиглах эсвэл янз янзын харын одоо найруулагч продюсертайгаа явуулах асуудал бол нэлээд өргөн дэлгэрээд мэд хүн хөдөлгөөнөөр илэрсэн тийм. За энэ боломжоо ч энэ даваа байдлаа ч гэсэн энэ хүчрхэг ирчүүд ашигладаг бүр санаанд оронгүйгээр ашигладгийг одоо Harvey Weinstein бол дидигийн хэрэгүүдээс одоо ингээд харж байна л доо. Харин тийм ээ энэ одоо ялтчгүй том хэрэг байсан л да. Би энэ дараагийн мэдээлэл дээр чиний энэ татаад ирсэн байгаа тэр Karen Millen гэдгийг тад ярьчих гэж бодлоо. За энэ бол харин чи бүр үнэхээр бас л одоо Karen Millen гэдээ бид нар бол мэдгүй би ч мэдгүй л хүн байлээ. За зохион бүтээгч гэсэн. За энэ нэмэгтээ нэгэн ярилцлагынхаа үеэр хүүхдүүдэд хөхөр хоолдог ээжүүдийн талаар нэг үг хэлсэн. За тэгээ энэ үгээ хэлээд нүдүүлж жагаад одоо сүүл рүүгээ за уучлаарай тэгж хэлсэн. Миний буруу байсан юм а гэж хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдээ 6 сар хүрсэн хүүхдээ заяа үргэлжлүүлэн хөхөр хоолсоор байгаа ээж бол хувиа хичээсэн хүү юм а. Тэгээ арай дэндүү байна гэж. Тэр хүүхдэд чинь 6 сараас хойш сүү хэрэггүй гэж энэ ихэнсүү. Юу хүсүг юм бэ? Би ч одоо би тэгээд барууны ингээд яг энэ хүүхд өхөр хооллох соёлыг ерөөсөө ойлгохгүй. Жишээ нь ингээд хүүхдээ өхүүлж байгаа эмэгтэйг юм одоо чинь Монгол ирчүүд хараад хизээш тийм нэмэх 21 бодож хардггүй шүү дээ. Монгол соёлын дагуу л энэ чинь хүүхдээ өхүүлж байгаа. Гоё л одоо дүр зураг харагдаж шүү дээ. Их хүүхдийн илбэлрэл гэж одоо ихэнх нь хардаг баг. За янз янзаар хардаг хүмүүс бол байгаа. Надад бол манай найзуудаас энэ олон нийтийн газар хөхөө орлуулах бол үнэхээр муухай гэж хэлжсэн. Хэд хэдэн найз бэснэгс бол санаж байна. Монгол барууны школтой. Үнэ. Яг тийм ээ. Тэгэнгүүт одоо болохоор энэ Karen Millen гэдэг бүсгүй болохоор за 6 сар давсан хүүхдүүдэд одоо хөхөр хооллох нь ээжийн хувьд ингээд хүүхдүүдэд ингээд донтуулж байгаа нэг хэсэг юм а. Ээжээс харж үзэхгүй нэ гэж тайлбарласан мөлий. Тэг би бүр энийг ингээд уншичаад шок. Барууныхаа одоо яачаад идэм бэ хүүхд хөхөр хооллохоор яг эднэрт яг ямар гин болоод идэл гэж бодчихлоо. Ер нь бас Франц ээжүүдийн ном гэд хүүхдээ өсгөх ном гэд бас уншижсэн эхнэр дээр сонирсоод бас шок. Хүүхдээ унтуулчингууд ерөөсөө уйлжсэн ч хамаагүй орхиччихгээд бүр ингээд айгуу тийм хүүтэн хүндий бас үсгдэг юм лээ. Манайхан ч одоо миний хүүгээл одоо тэгж ганц ган хэлэхгүй авдаг шүү дээ монголчууд ч угаасаа. Тэгээд би бас гайхаад соёл нь бас их өөр юм аа гэж бодоод би тэгээ бодлоо. Манай одоо хамаагүй хүүхдгээд байгаа мэдээлэл хэлж болохгүй. Миний баг хүүч нь одоо их том боллоо. Юу яасан хөхөрөө хоолсон. Тэгээд одоо би зүгээр дотроо удахтаа буруу зүйл байхгүй л гэж боддог байхгүй. Одоо хайраар өсөөх хайрал дарах байлгүй гэж бодоод хайраар ясан чинь барууныхан их сонин энийг бүр нээлттэй хэлдэг юм байна. Энэ Karen Millen гэдэг хүн. Ерөөсө 6 сараас илүү хөхөр хоолно гэдэг бол та бол дэндүү байна. Арай дэндүү байна. Болохгүй. Та ер нь ингээ хүүхдээ энэ хувиа ичиж та ер нь дэндүү хувиа ичсэн юм байна. Тайлбарлаад байх. Хүүхдэд чинь ямар ч хэрэггүй сүүн донтуулж ийн гэж тэр өвгөнөөс байгаа штэ. За тэгээд энэ мэдээжээр зөвхөн барууныхын тэр чигээр бас ийм бодолтой биш гэдэг нь ойлгомжтой. Хоёр тал хуваагдаад байгаа юм. Энэ чинь ийм тийм гэд янз янзаар ярьдаг. За ингээд Karen Millen гэдэг хальч 10,000 хайлтгаар тэргүүлээд байгаа юм байна Их Британд. Энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай шинээр танилц Хүнс комплексын Bacon
хамтран ажиллаа. За мөн автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Ураатай Simple автомашины зээлээр хамтран ажиллаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ари. Баярлалаа наран гэрэлт хайрыг.